Тайлбарлаа. За та 50 суугаараа гэхэд бол чи хинбэ? Алнаа чамаа гэх. Энэ зүйлүүд бол одоо би нөгөө ингээд хүмүүс бодохдоо бараг инээгээд ингээ ярихаар гайхах тий. Тэгэл яалчвал ингээл ажил болохоор яалтаа нэлээ. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль гэдэг нэртэй байсан. 2000-аас 2006 оны хооронд суралцсан хүний их хэмжээ мэргэжлэр төгссөн. Тэгээд 2006 онд төгссөн цагаасаа эхлээл одоо энэ сэтгцийн салбар, сэтгцийн алба гэх үү те. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдрийг хүртэл ажиллаж байна да. Шүүх сэтгцийн чиглэлээр ажилладаг. Сэтгцийн эмгэгтэй ч үт юм байж байгаад янз бүрийн байдлаар өөртөө болоод бусдад аюултай үйл хийсэн хүмүүс л гэсэн үг л дээ. Энгийнээр тайлбарлах юм бол орчиндөө аюултай үйл хийгээд ирсэн хүмүүс байгаа учраас одоо тэрний харуул хамгаалалт, аюулгүй байдал гэдэг зүйл бол маш чухал сэдвэлтэй. Ажиллаж байгаа ажилтны аюулгүй байдлын тухай за дээрээс нь одоо тэнд байгаа хүмүүсийн хоорондын бас аюулгүй байдлын талаарх одоо бүхэл юмнууд яригдана. Нэгэнт одоо нөгөө орчиндөө аюултай үйл хийгээд ирсэн хүмүүс учраас байнга л тэр одоо эрсдэл бол байсаар л байна шүү дээ. Одоо урьдчилан тогтоох дээрээс нь боломж байхгүй. За энэ хүн одоо яг ийм үйлдэл хэдэн цаг, хэдэн минутын дараа хийндээ ч хэдэн юм хийх гэж байна гэж шууд мэдэж чаддаг байсан болвол одоо тийм зүйлүүд гарахгүй л ах л та. Одоо жишээлбэл нөгөө сэтгцийн түргэн гээд бас манай дээр чинь гардаг байхгүй юу? Тусгай одоо яг сэтгцийн байдал нь сэтэрсэн, сэтгцийн эмгэгийн сэтэрсэн ийм тохиолдлуудад очдог. Ямар ч одоо урьдчилан тааруулах боломжгүй нөхцөл рүү очиж байгаа шүү дээ. Утга барайл гүйцэтгэж үү юм те. Хойноос хөөдөгч үү юм те. Тийм тохиолдлууд бол байна. Өөр төр тохиолдсон зүйл ихэд бол одоо шил мэлээ хагалуулах зүйл бол байж л байна. Нөлмөн шилээ хагалуулна. Тэг яалтаа нэлээ. Сэтгцэн эмэгтэй хүний ч одоо тэг санаатаагаар одоо юу гэдэг надад уурсандаа шийдэм ингэж байгаа зүйл биш учраас одоо тэгэл байна. Зүгээр ярилцаад ойлголцоход хэцүү хүмүүсээс одоо юу гэдэг нь 50 дахин ч гэдэм үү 100 дахин ч гэдэм үү хэцүү юм гэсэн үг шүү дээ. Та 50 байгаарай ч гэдэм. Ийм зүйл дээр одоо тайлбар ятгалах ч гэдэм ийм зүйлд автахгүйгээр л одоо дайрн, довтлон, цохин, нүдэн, нулман, хараа үгүй муухайгаар хэлэн ч гэдэм ийм зүйлүүд одоо тэгэл гарна шүү дээ. Манай эмчилгээний онцлогч одоо жишээлбэл юу шүү дээ. Одоо өвчин намдаах юм уудаг шиг ч үгүй юм халан бууруулах юмтай адилхан биш байхгүй юу? Маш одоо тэрнээс урт хугацааны одоо олон хоногийн эмчилгээний дараа үр дүнгууд гарч ирдэг учраас эмчилгээ орох хүртэлх тэр хугацаанд аюулгүй байдлыг хангах тэр солиорлын байдалтай байгаа хүнийг эмчилгээний үр дүн гартал хамгаалах, өөрийгөө хамгаалах, тэр хүнийг хамгаалах, бусад хүмүүсийг эмчлүүлэгчтэй хамгаалах гэдэг асуудал чинь чухал асуудал болж байгаа юм бол байдаг. Тэгээ тэр хооронд бол яах аргагүй ингээл юм гарна штэ. Туслах сувилагч гэдэг юм уу сувилагч эмчлүүлэгчтэй харьцах үед бол халдлаганд өртөг, дайрах, одоо нөгөө эмзэг эргэтэн рүүгээ өшөглүүлэх, цохиулах, базуулах энэ төр гэл ингээл майжуулах, самардуулах бол одоо кейс бол тэгэл зөндөө л дөө. Гэхдээ цаад мөн чанар нь юу юм бэ гэхээр нийгэм байтугай даар гэрж тоохгүй байгаа хүмүүс. Эднэр тусалж байгаа гэдэг ч одоо нэг талаас одоо юу гэдэг. Эсвэл хүнлэг инэрэнгүй ажил явах та тий.
сэтгэл төвшил готролч гэдэг юм уу ингээд сэтгэл зүйн тулгамцсан асуудалтай хүмүүстэй бол ингээд ёстой ярилцаал ингээд ойлголцоол эмчилгээ хийгдэл сэтгэл засал эмчилгээ хийгдэл ингээд явна штэ. Одоо сэтгцийн дотоод шалтгаантай өвчнүүд ийм да солиорлын эмгэгтэй хүнд бол ярилцаа, тайлбарлаа, сэтгэл засал хийхдээ тэр хүмүүс ойлгохгүй л дээ. Ойлгохгүй солиорлоо хийм хараа сонсоод ингээд явж байгаа юм бол одоо тайлбарлаад бол ойлгох төвшин бол одоо өөр цаанаасаа одоо солиорлолтой байгаа юм тэр бол эми эмчилгээ л орж иж эми эмчилгээний үр дүнд л одоо тайвширна гэсэн үг. Тэгэхээр нэг талаас одоо яг хуу биднэрт ийм хэцүү байгаа юм чинь аргэрт ч гэсэндээ мэдээж хамт амьдрахад хэцүү л байж таараа. Тийм ээ. Тэгэл аль талдаа зовлон байна. Та мэрэгсэн хүн бол өөрийгөө тухайн хүнийг одоо юу гэдэг гимтэж бэртээхгүйгээр ингээд хөдөлгөөний хязгаарлах ч үт юм. Ийм байх ёстой шүүл гэдэг зүйлийг заадаг. Манайд бол тэгэхээр одоо баг та өөрөө одоо ийм халаханд өртөж байгаа бол одоо таны мэрэгжил мэдлэг муу гэх гэдэг зүйл баг яригддээ шүү дээ. Та мэрэгжлийн хүн та өөрийгөө хамгаалах тэр хүнд ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл учруулахаар өөрийгөө хамгаалах одоо чадвартай байх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. Тэгээд дуусаа. Нэг зөвөр шаналгагч одоо анхааралтай сонсох, эмпати гаргаж сонсох гэдэг яг өөрийн зөвөр шаналгаа мэтэр хүлээж авч сонсох хэрэгтэй гэдэг зүйл байгаа. Тийм учраас тэр хүний зөвөр шаналгаа мэдэрч сонсоход бол их бах хэмжээгээр ингээд өөртөө юм үлдэнэ л дээ. Одоо би стресстэй байгаа гэл хинд нэгэнд нялаад байж болохгүй шүү дээ. Би ийм хүнд ажил хийдгээ та нараар гэл ингээл ах юм бол дахиад бас хүмүүст ингээл нөгөө стресс чинь тарна тархна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр одоо мэрэгжлийн хүний хувьд бол тэр ур чадвар байх ёстой. Нийгэмд мэдэгдэхгүйгээр тэр хүмүүс магадгүй ойлгох юм ойлгохгүй байгаа юм. Сайн мэдэхгүй ч гэсэн тэр хүмүүсийн аюулгүй байдал гэдэг зүйлийг чимээгүйхэн бас хамгаалж байгаа л гэж ойлгохтой шүү дээ өөрсдөө. Тийм. Тийм. Чимээгүү маш чимээгүү. Стрессээр шалтгаалсан янз бүрийн гадаа шалтгаантай олдмол эмгэгч үед юм уу тулгамцсан асуудлууд байна л да. Гэтэл одоо тэр солиорлын эмгэг гэдэг зүйл чинь бол одоо ингээд цаанаасаа одоо удамшлын гений гэдэг юм ингээд олон шалтгаанаас үүдээд ингээд тодорхой хүний амьдралын насны үед мөчлөгийн үед ч гэдэг юм ингээд илэрч гардаг зүйлүүд байгаа. Тэр бол их хэцүү зовлонтой. Тухайн үедээ сэтгцийн эмгэгтэй байж байгаад одоо бусдад аюултай үйлдэл хийчээд эмчилгээний үр дүн гарсны дараа одоо яг би ийм зүйл хийцэн байна гэдгийг ойлгоод тэр хүн бол маш хэцүү байдалд ордог л та. Одоо ялангуяа хайртай дотны хүмүүсийнхаа эсрэгч үү тийм үү. За биш юм аа гэхэд одоо тэгэл яг тухайд ойлгож байгаа, ухаарж байгаа тэр моментд бол эргээгээд бас маш их ямарч байгаа. Сэтгэл зүйд ямарч байгаа. Гутарч байгаа, өөрийгөө үзэн ядаж байгаа. Би одоо ийм айхтар эмгэгтэй өвчтэй болсон юм байна ч гэдэг юм ийм бодол төрж байгаа ийм зүйл бол байдаг. Маш хэцүүлтэй тэр бол. Нэг талаасаа эрүүл болоод байгаа, нөгөө талаасаа яг ийм үйл гарчаа гэдгийг ойлгох ухаарах гэдгийг солилцол гэдэг юм уу те энэ зүйл бол нэлээд хэцүү л байдаг. Стресс бохомдолтой янз бүрийн одоо юу гэдэг бие хүний өөрчлөлттэй хүмүүс гэмт хэрэгүүлдэг байгаа талаар л тав хоёр ярьж штэ те бас. Нөгөө нийгмийн нэг толилтоо, нийгмийн байгаа байдал, нийгмийн докторгүй байдал, нийгмийн стрессийн түвшин хэрээрэл их байна л гэсэн үг юм бол. Тэгээд бидний үзэж байгаа, харж байгаа зүйлс бас энэ хэмжээгээр байна л гэсэн үг. Тэр зүйлийг чинь одоо эрүүл хүмүүсээс гадна тэр одоо байж ядж байгаа юм тулгамдсан
асуудалтай докторгүй хүмүүс ч гэсэн үзэж байгаа гэсэн. Магадгүй тэрнээс буруу шийдлүүд гарах боломжтой байхгүй. Та хүмүүс санаж байна уу? Бараг 10 жилийн өмнө шиг санагдаж байна. Одоо нөгөө кино театрт нэг кино гараад Бэтмен талаар кино гарсан санагдаж байна. Сэтгцээр дэрүүл хүмүүс ч үзэж байгаа, асуудалтай хүмүүс ч үзэж байгаа, янз бүрийн хүмүүс үзэж байгаа. Тэгээд нийлээд олон хүмүүсийг одоо хоморголон юу утгсан ийм хэрэг хүртэл гарч ирсэн шүү дээ. Энэ мэдээллийн агуулгыг үл хамааран бодоход энэ сөрөг агуулгатай зүйлүүдийг үзсэн, харсан, сонссон хүмүүс маань төвшлөлтөнд орж байгаа. Нийтээр төвшлөлтөнд орж байгаа. Тэр таны шеэрлж байгаа ч үгүй мэдээллүүд маань өөрөөр хэлбэл одоо бусад хүмүүс ч гэсэндээ төвшлөлт үүсгэж байгаа л гэсэн. Сөрөг мэдээллүүд гэдэг зүйл маань хүний сэтгцийн байдалд бол төвшлөлтөнд оруулж байгаа. Тэр Америкт болж байгаа ч гэдэм үү, тэр Оросд болж байгаа ч гэдэм үү, энэ одоо хаанч үдийн тий болж байгаа. Бүхий л одоо зүйлсүүд маань бидний сэтгцийн байдалд энд байж байгаа одоо хил хязгаараа тоол боловч энд байж байгаа биднэрт хүртэл одоо харснараа үзснээрээ сонсснороо нөлөөлж байна л гэсэн. Тэр бол стрессийг бол ямар ч байсан маш их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа зүйл одоо мөнөөс юм уу? Сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд ч тийм улсын хэмжээнд 185 хэмжээдэг гэсэн ийм тоо гарчлаа. Нөгөө донтох эмгэг асуудал, нөгөө одоо юу гэдгийг хүүхдийн сэтгцийн асуудал, нөгөө өвдөлтийн үеийн сэтгцийн асуудал ч гэдэм энэ болгон дээр л ингээл ажиллах шаардлага гэхээр одоо хүрэлцээг бол ойлгож байгаа гэж бодож байна тий. Ажлын зарч гэдэм ийм зүйл тавиал гэдэг юм шиг байгаа юм. Яарахгүй хүнд салбарлалтаа хурц дотоод шалтгаантай хүчнүүтэй ажиллах тал дээр бол мэдээж ашиглаж байгаа гэдэг юм ийм зүйл ажиглагдж байна л да ер нь бол тийм. Дахиж битгий ирээрээ гээд хүн сонсоод муухай тий. Гэхдээ ерөөл байгаа даа байхгүй. Дахиж битгий ирээрээ. Тий. Дахиж битгий ирээрээ. Тэгээд амьдрал нь чанартай болоо сайхан яваад одоо тийм сайхан нийгэмд одоо хүний сэтгцэн эрүүл мэнд гэдэг чинь нийгэмд ч гэсэндээ байр сууриа эзлэх, тэрэнд одоо юу гэдгийг үүргээ гүйцэтгэх, хөрөнгө оруулах, баялаг бүтээх гэдэг зүйл чинь ч гэсэндээ хүний сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Стрессгүй хүн байж ижил баялаг бүтээн тодорхой хэмжээний үүрэг хариуцлага биелүүлж чадна, гаргаж чадна л гэсэн үг л дээ.